Бүгдээрээ сайн байцгаана уу. За та бүхэн Minecraft animation-ы орж үе хийж үзье гэж бодож байна. Бичлэг орсон байх гэж найдаж байна. За тэгэхээр одоо бид шууд My animation хийж эхэллээ. За хамгийн түрүүнд бид нэр одоо My T-Launch надад бас T-Launch байгаа л да. Ямар ч Minecraft байсан ч болно л доо. Forge байсан ч болно. Ингээ өөр яг ариг Minecraft байсан ч болно. Энэ бас кракштэй байгаас. Монголчууд хэзээ юм бодолж авдаг байлаа тий. За тэгээ энэ ажгаар нь бид нэр Mineways татах хэрэгтэй. Хаад Google-с Mineways даунлоод хийлгээ гард ирэндээ. Энд тэгэхээр нэг програм маягийн юм байгаа. Тэгээ би ч угаас татсан. Яг энэ дээр татаа. Энэ дээр дараад одоо нэг desktop руу уулзахад энд гараад ирнэ. Таад Mineways татаад нэг zip-нес ингээ folder гаргаж аваад. За яг энэ ингээ folder-ийн дээр ингээ хуулсан ч болно. Дараа нь би ороод Mineways-ийг яг энэ дээр дараад. Бусдын дээр нэг дараад хэрэггүй дээ. Яах вэ? Хайн орж морох ороод нэг гасч мацаа тэгвэл яг эндээ debug log гэсэн дээр дорж болно. Бусдаар бол ер нь хэрэггүй дээ. Бид нар одоо бид map-а бэлтэн. Бас нэг маа харуулах мод битгий ашиглаарай. Модос нэг яг оруулах гэж байгаа map-ийн кодыг өөрчлөөд янз янз болгоч тийм ээ л. За ороод ирсэн. За би тэд одоо анхны Minecraft animation л өгчтэй. За энэ city За бид нар газраа сонгох хэрэгтэй. Би артлын фоныг л бодоод байна л да. Энэ ч хөлбис газар өөр газар. Ингийн ногоон газар бас зүгээр зүтэй. Оо ич дэжүү газар шүү дээ. Энд нэг нуур мортаас хөөрхөн. Тэгсэн тийш саан ачих шүү. Яг энэ дээрч. Энд set world spawn гэж өгөөд. Одоо шүү дээ. Яах вэ? Энийг тэгшлэх нь шүү дээ. Тэрний үн би ингээд за энийг болох бах тий. Тэгээ шөвшөөж байгаа юм ч тийм. За энэ болно гэж найдаж. Тэн дууган жангл хэн за тэрч яах. За одоо ийм газар байна штэ. Ард нь нэг гоё нэг тийм. Романс яах. Тэ нэг Cherry Blossom. Энийг тавьчих тийм. Яг та өөр юм сонгосон ч болно л доо. Наадын миний нэг бодсон анимашн байна л да. Тэр юм би та сүүлд навал. За энэ болох байл гэт. За гаргачих. Save world. Одоо бид Mineways-г ороод ийш ороод Open world анхны Minecraft animation. Ийшэл орох. Эсвэл таад газар олж чадахгүй бол Find world гэдэг. Одоо энэ дээр нэг folder сонгож level zig data гэж сонгож байна. Одоо нэг би сонгох шаардлагагүй. Нүрээ олоо сонгоцсон. За одоо баруун талын маусны товчоо дараад иймэрхүү болно. За би бол cancel гэдээ орлоо. За 7843 гэж. Сайн сонгосон юм export for rendering гэд. Би энэ шинэ folder үсгэж. Нэг Minecraft. Ерөөс бидний л animation да. За энэ дэр таад нэг өөрчлөлт хийггүй дээ угаасаа сүүлийн апдейт дээр нэг бас гайгүй юм болгоцсон л доо.
нөөч өөр юм авах гэж. За гаргая бүгдийг нь гаргачих. За одоо блендер гээд блендер яаж татах вэ гэвэл энэ өмнөх бичлэг рүү орж үзээрэй. Тэн дээр би татна яаж татах харуулсан байна. Бид блендер орохыг хажуугаар MC Prep одоо татна да. Өнөө Minecraft блендер яадаг шүү. Minecraft биш. Та эндээс ороод free download-ыг рүү ороод шууд татчихна да. Би ч уусаа татах шаардлагагүй угаас байгаа л та. Бас яаж нэг тохой би харуул. За би эднээс бүгдийг гараа. Устгачи. Preferences. Install from disk. Download гэдэг одоо энэ MC Pro одоо нэг юм хүн байна. Ийш ороод би ч уус татсан болохоор тэгэл. Них өөрчлөгдөхгүй л дээ. За яах. За бид эднээс арилгаад file waypoint OBJ-г сонгоод одоо бид нэг хадгалсан газар руу ороод энэ хоёрыг сонгоод OBJ-nt болгоо хэрэг. Энэ хоёрыг хаан сонгочоод өрдөөл ингэ болов. Тэгээ энэс өөр юу яах вэ? Энэс өөр юу яах вэ? Таны юм байна. За одоо энэ хартаа яа бүрсийсэн газ. Ингээд Minecraft team байдаг шүү дээ. Зин бүрсийсэн юм арилгахын тулд бид одоо дараад одоо нөгөө MC Prep гэсэн одоо нэг гэдэг ч юм аа хэрэг болно. Энэ одоо Prep Materials гэдэг. Animate Textures энэ дээр дарчид. Бас бид нар анимашн хийж байгаа чинь энэ хэрэгтэй. Яг хоо энэ штэ. За яг хуучны компьютер дэмий ах та. Тэгвэл болноо тань хуучны компьютер гэдэг хацаа явахгүй. Make us materials solid for shadows and за окей. За одоо ингэж болчлоо тий. Тэний араас нь за энэ ч яах вэ? Дараа нь би нэг өөр нэг гоё адаан сэтэлцлээ. Blender kit гэдэг. Kit одоо ингэ download гороход. Тийм ээ. Ийш ороод за энэ дээр дарах. Би ч бас суулгацсан болохоор одоо би энэ би ашиглалт юм болохоор энэ ихтэй тачгүй. Одоо эндээс би HDR сонгоод Sky гэж хайгаад. За жалын сонгохгүй. Ягараад яаж ч юм бол би яштэй нэг Pink Sky гэдэг ашиглалт юм болохоор мэдээд байна. Одоо би нэг сонгохоор нэг юм гарч ирнэ. Одоо жишээ нь энийг суулгач. Ашиглалт юм болохоор би бас гадарлаад байна. Сайн ямар гадарг байгаа. За ингээс суулгач. Ингээл. Одоо бид тэгэхэр чинь энийгээ нэг урагшнаа оруулаад за одоо бид тохиргоо байна. Энийгээ бид за би энэ усын юм устгачи. Тэгээ би оронд өөр юм хэлээ. Би ocean гэдэг. Physics ocean. Modifier гэсэн юм шүү. Яа энэ бас. За одоо бид materials гэсэн ороод
Water. Бас энийг сонгохдоо бас юм бод. Би алийг сонгох уу? Яг би Sykes руу оруулах нь буруутах юм байхгүй л дээ. Гэтэл энэ гоё. Clean Water Service. Өөр юу сонгох тий. Одоо энэ дээр цагаан гарч иж магадгүй. Зүгээр заа юу. Би угаас энэ ус гэдгийг би угаас чи. EVM болохоор яг ингэж байгаа л та. Одоо би жишээ. За. Би камера өгөөд би миллиметрийн жам асуух. Би 24 өгөөд. 24 өгөөд. Эсвэл би POV 90 заачдаг. Свидид ихлэх рендер энэ дэ. Одоо бид ийшээ Sykes руу. Бид угаас Sykes дээр рендер хийлээ. Optics нараа би 100-аар болгоод. Нэг би 64 болгоод. GPU lights option. Light pass. Энийгээ би 6 болгоно. Тэгэхгүй болж байгаа. Энийг бас 6 болгоод. За цаг өвнөх үүднээс fast GI approximation зэнж авахт байж. Motion blur. За энэ ингийн анимашн чинь. За асаач. Film performance GPU call site гэх 200 амт руу олоод ингээл зэж би шороод энийг нь одоо би стандарт болгох нь доо. Стандарт болгочоод high contrast. За medium high гэж. За энийг болно доо. Тэгэд энэ ус яасан. Зуцаа байна. UV editing. Shading руу орох юм. Яас юм. Энийг таарч байгаа байхгүй. За. Одоо энэ тавьд. За би сенсор асаач. За хаана хадлахаа би өөрөө сонгоод би диск руу хадлаа. Бидний хийсэн рендер ингээ болчлоо. Speech save бас гээд desktop рендер болчих. Тэгээ бидний хийсэн рендер. За энэ YouTube-ийн part 1 байлаа. За одоо бид хэдүүлээ part 2 дээр уулзъя.